Эргэн тойрныхоо бүх зүйлийг ойлгохыг хичээж байхдаа тэрээр цэгийн хэмжээнд дуусж байгааг хурдан анзаарсан. Тэрээр буддийн танхимд хараахан ороогүй байсан тул цаг авчгүйгүй ч гэсэн. Жижиг буддийн сүмийн гадаа зогсоод тэрээр хаалгыг нээж гурван буддийн нүртэй аврагтан хөшөөгөө чарав. Тэрээр гурван нүртэй буддий гэж буддийн шашинд үнэхээр байдаг эсхийг ч мэдэхгүй байсан ч дутаг шашхан ормогц түүний автар мөшгөрч тэгэл толон дуусав. Тэрээр ямар ч анхааруулга тодорхой шалтгаангүйгээр дахин өссөн бөгөөд сүмд орхосон өмнө дүрмийг олж мэдхийн тулд илүү гүнзгий савлах шаардлагатай бастай. Наад зах нь энэ туршлагаа түнд өмнөх үеийнхэн хүч чадлаа олж авахын тулд юу туулж өнгөрөөсний бага зэрэг ойлгуулсан бөгөөд тэд үнэхээр амь насаараа дэнчин тавьж исэн тул тэр тэднийг биширч өшөв. Цусан бясалгалын тусламжтай гарч тэр буддийн танхимд орч чадаагүй ч ямар ч хэмжээс тантан хараагүй гэсэн баримтан сүм рүү орох явдал нөгөөх чулуу халтантай ямар нэгэн холбоотой байх ёстой гэж гэж байгаа. Бөгөөд тэр үүнд нэлээд итгэжтэй байна. Халтан дээр ямар нэгэн хийхин шигшиг байгаа ч тэр аж хэдийн мартагдсан өшгөө түүхийг сурцсан тул одоохондоо өөр хий шигшиг суулгаж чадахгүйгээ мэдж байна. Тэгсэн ч тэр үүн дээр бичигдсэн түүхийг цээжлэхээ шийдсэн бөгөөд гайхалтай нэн бичвэрийг мартагдсан өшгөө түүхээс хамаагүй дээр цээжилж байлаа. Цээжилж дундаа ормогц тэр өөрийнх нь дуусахаас өмнө жижиг буддийн сүмийн ойр орчмоос хойш тор шийджээ. Тэрхийн нэрийг нөхтгөр буцаж ирээд уншиж дуусгахаар төлөвлөнө. Тэр бүтэн өдрийг ингэж ившээж тоглоомондоо улаар нь зүтгэж өнгөрөө. Эцэст нь тэр түүхийг тэр чигтэн бүрэн цээжилж дуусгалаа. Гинт түүнээс гэрж цацарч түүний голцонд шин төрлийн хий ирэлдэж ирсэхэд тэр уулга гашдав. Түүний толгойд орж ирсэн царын ганц зүйл бол энэ нь түүний дүнгэж цээжилсэн төгс бэлгүүн богино түүхбэ хастай гэсэн бодол байлаа. Тэр бодит амьдрал дээрх картугаа хараад энэ шинэ хий шившгийг бас мэдэрч чадав. Хэдийгээр тэр үүнийг давтаж сураагүй ч түүний санамжийн дагуу биеэр нь өөрөө аяндаа эргэлдэж байлаа. Тэр юу болоод байгааг огт ойлгохгүй байсан ч одоохондоо энэ нууцыг уух гиншгүй төрөлдөж хоцорчээ. Тиймээс тэр унтахаар шийдсэн бөгөөд сэрээд юу болж байгааг олж мэдхэр болов. Түүнийг дөнгөж зөрмөглж хэвшгэд бочинлог бие дээр нь нууцлаг хий угалцад тодорч хэллээ. Дашранд хэрэхэд энэ залхуу залуу тоглохоос өөрөө ч хийдэггүй хэрнээ хамгийн төгс биетэй байгааг та анзаарсан уу? Үүнд жахан хатархмаар бөгөөд хэрэг зөвхөн манагийн тань бичээд хүчрхчдэг байсан бол би энэ гарагийн хамгийн хүчтэй хүн байх байлаа. Юутай ч тэр унт жамраад өглөө банлоо зөвлөв. Би ирүүн ус цадах үед түүний арьс гуйжиж ирсэн тул тэр чангаар хашгирлаа. Тэр баннаас гарч ирэхдээ энэ нь түүний бие дэргэлдэж буй төгс бэлгүүн богино түүхийн нөлөө болов гэж гайхана. Юутай ч тэр утсаа тавин шүүгч аваад өөрийн статистик үзүүлэлтээ шалгалаа. Түүнийг гайхшруулсан зүйл нь хуучин мартагдсан өшгүй түүхийн шившгийг нь салхитаагүй байв. Үүний оронд түүний бие бэлдрийн чадах 10 хязгаарыг давж 11 бүр цайжирсан байв. Үгэрч загсахгүй тэрээр төгс бэлгүүн богино түүхийг биеэр нэрвэж гэж байгааг мэдэрч байлаа. Гэвч дараа нь тэр түүнийг бүрмөсөн гайхшруулсан нэгэн зүйлийг ухаарав. Тэрээр шинээр олж авсан хигээ мартагдсан өшгүй түүхтэй сольж эргэлдүүлж чаддаг болсон болтой. Энэ нь тэрээр хоёр хий шившгийг нэгэн зэрэг эзэмсэн гэсэн үг. Бөгөөд ихэнх хий шившгүүд мөн чанарын хувьд хэсвэр. Хоёрыг зэрэг ажиллуулахад хэцүү байдаг тул энэ нь маш том амжилт юм. Хий шившлэх хэдий чинээ гэсэн төвчний эдрээтэй байна. Төдий чинээ хамт оршиход хэцүү байдаг. Яг энэ үед түүний утас дуурах бөгөөд энэ нь бадамжийнхаа цэцэгтэй толтохоор аж хэдийн бадамжийнхаа цөрөм татсан гэдгийг сануулж яагаад ирэхгүй байгааг нь асуух хам байв. Манай залуу тоглоомоо улаар нь тоглосоор байгаад өгсөн амжилттай bijил их стогоо мартсан болтой. Удсан ч өгөө тэр бадамжийнхаа цөрөм дээр ирэхэд багийнхан нь аж хэдийн бадамжийнхаа цэцгийн цөмрөө давтагч ирсэн байлаа. Тэгээд манай залуу бүх өдөртөнжийг хүч байв. Түүний алдаагүй зааварчилгааны ачаар баг тэрхүү нялцгаа биетийг устгаж чадлаа. Манай залуу хүн бүрийг дор хаяж 20 м орхийг хортхон санаалав. Хараад нь духарч ихсэн ч тархиныхаа оронд бөксөөрөө боддог болтой нэг зантай залуу. Ухаан оронд одоо эцсийн үхлийн цогцлыг өгөх хэрэгтэй гэж зөрүүллээ. Энэхүү танхаа залуу өөрөө өдөрт сая карта авахар шийдэж өөрийн нисдэг аратнуудаа цэстэрт бороогоор сая ташаав. Шовууд өдөө шидэж тэр хавийг сөрөөж эхэллээ. Асар том дэжбэр тэр хавийг бүхэлдэн дөргөж нэг шовуу дэжбэрчдэд өртөн юу ч хөө шатав. Их зантай залуу ийм бүдүүрийг алдаагаар асныхаа дараа тархидуугүй болов. Манай залуу тэрхүү залуу өөрийнх нь өгөнд ороогүй. Төр шовооны хөрсийг нөхөн төлөхгүй. Гэвч тодорхой хэлжээ. Малгайтай залуу уучлалт гуйж алдаагаа хүлээн зөвшөөрөөд түүнийг төлөх шаардлагагүй гэв. Бадамжийнхаа цэцэг эцэст нь нуранги тоос болон хоёр хот хонглын үдний орцох хоёр багш цагсчийн хайбид харна. Шар өстэй багш манай залуу шиг хүн өөрийнх нь шав болно. Гэдэгт нэлээд татаархаж байлаа. Нүдний шиштэй эмэгтэй манай залуу буддаа хартлаад эцсийн мөчөд бүрнэ гэдгийг ямар нэг байдлаар орчиж мэдсэн мэт сэтгэл төрөөж байна гэж хэлв. Баруун дүргийн цэргийн хижтэст буддаа хартлаад төсийг ялахын тулд 5 домогт амтныг зөжөлсөх шаардлагатай болсон байдаг. Шар өс тэгтэр түүнийг ани гэр бүлтэй холбоотой тул энэ мэдээллийг тэрнээс асан гэж таамаглахад буруудахгүй гэдгийг сануулв. Эмэгтэй хариуд нь анжин болон түүний ханаржод тийм ч дуртай биш. Тул шалтгаангүйгээр мэдээллийг зүгээр өгчгүй гээ. Энэ нь түүний залуугийн талаар улам их сонирхоход хүргэсэн бөгөөд тэр илүү их мэдхийг хүсв. Тоглоом руу буцахад бадамжийнхаа цөөрмийн дарах дүнжинд бахад төвчж тэрхүү хар нэлцгай бөмбөлгүүдийг цацж байлаа.
байлаа. Гэвч манай залуугийн далавчид шумуус тэдгэрийг баруун зүүн тийш болтож ажлаа дуусгахаар бахыг далавчны төвлөгөөгөөр устгана. Шумуус урдын адил шидэд гэржийн хатгаараа гарахад хүчтэй дэлбэрч басан бөгөөд манай залуусын төвлөгөөний хэм маяг болон шумуусын чадварын талаарх мэдрэгээрээ босыг маш амархан буусгаж авч чадсандаа нэлээд сэтгэл хангасан байв. Гинт түүний утас дуугарч шинэ олц онсныг харахад энэ нь төсөн содтой бодтой хакл утасын симбиотик өндөг байлаа. Тэр үнийг авч нэлээд сайн үзүүлэлттэй архимед төвшний өндөг болохыг мэдчихэв. Гэвч тэрээр бодит лотос хидэн хий байштаны ур чадварыг мэддэг байхад энэ нь хитрхи сул бөгөөд өртөө ганцхан ур чадвартай болохыг бач мэдэв. Өндийг дарахад эрсдэлтэй бөгөөд тэр авгалтай бодтой харж лотостой үлдэхийг хүсэхгүй байгаа. Тож үүний оронд нэгтгэхийг бодно. Гэвч нэгтгэх маш бага байсан бөгөөд яг энэ үед өөр нэг системийн цанх түүний анхаарлыг татаж өнгийн зүгээр мөнгөнд далавчиж шумуулт тижээхийг санал болгов. Манай залуу хамгийн сүүлд мангастай домогт өндөг өгөхөд тэн томч чайсныг санаад энэ удаад бас тийм зүйл болох болов гэж гайхна. Үүнийг санаж тэрээр тижээх тавчийг дарсан ч онцгой зүйл юуж гарсангүй. Тэр зүгээр нэг домогт өндрийг өрн таран хийсэн бололтой. Энэ амьтныг өсгөхийн тулд яг юу хийх ёстойгоо мэдэхгүй хоцроо. Дараагийн хэсэгт түүний автар жижиг буддын сүмрүү гүйж байгааг бид харна. Түүний хаалганд төхөж очихдаа хийшигшгээ богино бэлгүүн төвхлөө хордон шилжүүлэхэд түүхийг эргэжлүүлэхэн төгс ажиллаж байгаад тэрнийзээ сэтгэл хангалуун байлаа. Дотог шармагц тэр буддын хөшөө дахин аж харав. Гин төвшөнөөс нэг зүйл тасарч ирсэн бөгөөд түүний цэсэн автарын яг доор шидэж шившрийг гэлсэж эхэллээ. Тэр өөр нэг шууд алтдаг хавхыг идэвхжүүлсэн болов уу гэж санджээ. Түүнийг гайхшруулж түүнд юуж тохиолдоогүй бөгөөд үүний оронд олон тооны нярцгай биетүүд түүнийг тойрон хүрээч эхлэв. Тэр өртөд хартал тэдгээр нь үнэндээ симбиотик өндөнүүд болохыг ухаарсан. Системийн цанх гарч ирэн ямар нэг хачин бичвэрийг харуулв. Төгсгөлийн бичвэрийн дагуу буддын хөшөөнд хүсэл тачаад дүрсгийн 3 ертөнцийг байлдан дагалсан буддын шашны 5 бэлгүүний хааны нэг бөгөөд түнд буддагаас өндөг бижиж байгаа ажээ. Манай залууд энэ хөшөө түнд өнгөө симбиотик өндөг өгөхийг хичээж байгаа нэлээд ачаалтай санагдав. Түүнийг өндөгний үзүүлэлтийг шалгахыг оролдоход системийн цанханд шин чанарууд нь тодорхойгүй тул хандах боломжгүй гэж заажээ. Тиймээс тэр 3 өндөгний нэгийг санамсаргүйгээр сонгохоор шийдэв. Түүнээр сонголтоо хиймэгц системээс домогт амтэн дарах үйл явц баталгаажсныг зарлаа. Манай залуу юу ч баталгаажуулаагүй байхад тэгсэн түүжийн хөөрч уцаа шидчих. Тэр домогт амтэн хүсээгүүдээ биш бөгөөд үнэндээ тэд хэмжээст орон зайд маш хүчрхэг байдаг. Асуудал нь гэвэл домогт амттыг дарах явцад тэр барыг өхөж шасан тул одоо домогт амтэнтэй хамт ирэх үг. Гэвч маш их хайжээ. Гэрч дарах үйл явц архитектийн баталгаажсан тул өвдөлтийн үе шат ихэллээ. Энэхүү улаан хар бодис түүнийг боож ихсэн бөгөөд тэр тоглоом тоглож байгаа төгсөн анхны залуу болохыг үнэхээр хүссэнгүй. Хэсэг хугацааны дараа бид түүнийг аниме охидыг харж гар хангалуун хийсний дараа ухаарж орсон мэт газар твтэж байхыг харна. Тэр домогт амтэн төрсөн байхад амьд үлдсэндээ нэлээд гайхаж байлаа. Тэрээр мөн өөрийнх нь биеэс цас болон хин шахалцныг мэдчихв. Гэхдээ энэ нь үн цэнтэй байсан болов. Учир нь нүнээс өөрөөр тэр ийн өсрөг хөөрхөн бөмбөг олж авна гэдэг юу бол. Энэ амтныг дин гэдэг бөгөөд домогт амтан бүх зүйлийг өсгөх чадвартай хүчрхэг байх ёстой. Тол тэр ихэндээ толгой нэрв. Гэрч энэ бяцхан амтан тэрхүү тодорхойлолтод тохирохгүй байсан тул тэр утсаа аваад амтныхаа үзүүл хитийг шалгалаа. За ингээд мөн мэдээ дуусгахад систем нь амтныг анхан шатных нь энгийн нэг төрөл гэж заажээ. Түүнийг хамгийн их зочросон зүйл нь энэ энгийн амтны бүх үзүүлэлт хоёр оронтой тоонд байгаа нь явж энгийн харагдахгүй байв. Үүнийг энгийн гэж үзэж болно гэдэгт ихэд үнэхээр бэрх байлаа. Гэсэн ч түүн домогт амтан гэж хэлсэн учраас энэ хэрэггүй систем леврд болсон мэт мэдрэмж түн. Гэвч тэр системийн дурдсан анхан шат гэдгийг тунгаан бодож энэ мөнгө стомгийн мөнгөнд далавчиж шумуу шиг өсөж томорч чадах болов гэж гайхна. Сагараа бодисодгийн цагаан нохой тэнгэр газар дээрх бүх зүйлийг сонсож чаддаг байсан. Мөн баруун итгэдэд зорцсон тэндэлд дидийн олон бурхтын чадаагүй зүйлийг буюу жинхэнэ сармагчны хааныг 6 чигт сармагчнаас ялгаж чаддаг байв. Харин энэ жижигхэн амтэн түүний төсөөлж байснаас тэс өөр харагдаж байлаа. Тэгээд тэр амтны хамтран амьдрах хэлбэрийг шалгахаар шийдэв. Өнөөх жижигхэн амтэн чихэнд зөөдөг бүгж болон хуурлаа. Бүгчний үйлчлэл идэвхжих үед тэр 90-50-аа илүү саргаг мэдэрч сонсож эхлэв. Тэр бүр дотор байрны өрөөнийхөө гадна байгаа хүмүүсийг сонсож чадаж байлаа. Тэгтэл жан чангаар ялах дуу гарч түүний дунд хорогоороо зугаацж байна уу гэж сижигхэд хүргэв. Тэр охтыг нууцаар чагнасандаа өөрийгөө. Аюул их учраас коллеж 1-р курсын тимэрсдэл өрүүлэхийг хүсэхгүй байгаа аж. Русийн өмнөх жилүүдийн туршлагаас харахад коллеж шалгалтын зориулж 4 доктортой хэмжээст ертөнцийн нэгийг сонгодог гэж тайлбарлав. Тэнцхийн тулд ердөө хэмжээст мангасыг асах ёстой бөгөөд олныг устгах тусам оноо өндөр харна. Жон нэрээд сонирхож түүнийг хэрхэн нэмэх зүйл мэддгийг асуулаа. Охин бүх мэдээлэл коллежийн хэмжээст форум дээр тавьчихсан байдаг гэж энгийнээр хэлв. Тэдний салсны дараа манай залуу 50 алхангаа хэмжээст форумыг холбооноос хүмүүст өөр хэмжээст ертөнцүүдийн мэдээллийг хуваалцахад туслах зорилгоор байгуулсан гэж тайлбарлаа. Бүтгүүлэхэд бодит мэдээлэл ашиглах шаардлагагүй бөгөөд зэргийнхэн ч олон нийт хүссэн зүйлээ нийтэж болно. Тэр гүү ахлах сургуульд байх
байхдаа нарийн төвхтэй хинжээс бүсүүдтэй бараг харьцдаг байсан тул үүнд төдийч нь харж хандуулдаг байжээ. Тэр нарны жаргах коллежийн хүмүүр формыг харьцаандаа ашигладаг гэж хизээч сансангүй. Одоо тэр дүрмийг нь сурч өөрөө формыг ашиглаж эхлэх нь зөв байх гэж бодож байна. Түүнийг утсандаа анхаарал хандуулж ажил хин нэгэн дуудаж энэ байранд амьдардаг тусгай жармаар ирсэн оюутан мөн үү гэж асуув. Жод үнийг хайж иргэн тарина хурдан харсан ч намхан охин яг өөртөө зогсож байгааг олж харав. Тэр өөрийн анаас шиг урт хүзүүнээсээ болоод охиныг анзаараагүй бололтой. Тэр охинтой мөндрээд өөрийгөө 2 дугаар давхарт амьдардаг Жовин гэж танилцуулав. Эрч хүчээр дүүрэн охин өөрийгөө Вансо гэж танилцуулсан бөгөөд мөн тусгай жармаар ирсэн. Тож түүнийг зүгээрсөө гэж дуудаж байна гэв. Тэр нэгдүгээр давхарт амьдардаг бөгөөд тэд одоо хөршүүд болсон гэдгээ хэллээ. Гэрч түүний хэд идэвхтэй байдлыг хараад манай залуу хаалхаагд чимээ гаргангийн далга болов. Охин нэрээд хачин хөрштэй таарсан болтой. Манай залуу цэнхээ тавиад компьютерээ асааж форум руу шууд нэгтгэлээ. Тэрээр форумыг хүмүүр ашиглах боломжтой мэдээлэл хуваалцах асар том платформ болохыг мэдэж авав. Коллеж болон нийгмийн бүхий л дагахын хүмүүс энэ сайтаар дамжуулан хэмжээсийн мэдээллийг тогтмол нийтэж эсвэл хангадаг байна. Энэ том платформд бодит нэрээр бүртгүүлэх шаардлагагүй. Бөгөөд холбоо гэмт хэрэгтнүүд эсвэл дайснууд мэдээлэл авахаас айдаггүй. Тэр маш их гайхав. Үүнээс гадна форумд нийтлэл оруулж авсан хэмжээст оноогоороо бүх төрлийн нөөцийг арчиж авах боломжтой өгөөмөр урамшууллын систем байдаг аж. Зөвхөн мэдээлэл хуваалцаад л эдгээр оноог цуглуулж болдог. Тэр гахаж байлаа. Хэмжээст оноо авах ихний арга нь ердийн нийтлэлийн хандаж бөгөөд мянган хүмүүссэн ч ердөө хэдхэн оноо өгдөг. Илүү их оноо цуглуулахын тулд төлбөртэй контент нийтж болно. Эдгээр төлбөртэй нийтлэлийн агуулгад хязгаар байхгүй бөгөөд зохиогчид өөрсдөө үнэ тогтоодог. Гэрч хэмжээст форумын нууцлаг байдлаас болоод хэрэглэгчид залилуул хос айж их хүчлийн алдартай хүмүүсийн төлбөртэй контентыг сонгодог байна. Нэмж дуртахад холбоо болон коллежийн төлбөртэй контентын стратегийг нийтлдэг бөгөөд хиндэ. Энэ нь ердөө хэдхэн онооны үнэтэй байдаг. Манай залуу ямар нийтлэл оруулахад тунган бодсон ч дараагийн самаа олоход их хугацаа шаардсангүй. Ингээд тэр шууд анхны нийтлэлээ өсгөв. Энэ хооронд нэгэн багш орон дээрээ товшин цай ууж форумыг гүйцэж харна. Тэрээр хөвтөд сэтгэл төрүүлэхийг хичээж буй янз бүрийн нэгдүгээр курсын хинтээ таарсан. Хэрэггүй олон зүйлийг гүйцэж харах үедээ тэр эцэст нь нэгэн сонирхолтой зүйлийг олж харав. Энэ бол 20 мянган хэмжээст онооны үнэтэй жижиг буддын сүмийн тактик болохыг тэр дараа ухаарлаа. Энэ нь ямар боломжгүй зүйл болохыг мэдээд түүний аман ангав. Энэ хүн яаж жижиг буддын сүмийн талаар мэдэж чадваа? Түүний эргэн тойрон докбсыг хоригсон бус болгож холбоотой мэдээг хасан тал ихэнх багш нарт сүмийн нэрийг мэддэггүй. Бүртгэл шин учраас тэр энэ нийтлэлийг залсан байж магадгүй гэж сэжигч байна. Гэсэн ч хэрв энэ нийтлэл үнэн бол цэргийнхний хайгуул хийх арга барилыг бүрэн өөрчилж чадах бай. Багш цэвэр сониуч зандаа хүчлэгтөө 20 мянган оноо зарцуулж мэдээлэл нүднийх нь өмнө гарчлээ. Будда зүрхэн бадмлын хот цэцгийн хэмжээс болрыг бисэлхож чи зарцуулснаар сүмийн урд байх хүний дотор эрхтний мөшгөдөг хажим хүчийг эсвгүүц чадна гэдгийг тэр мэдж авав. Болрын төвшин өндөр байх тусам үйлчлэх хугацаа нүртэй. Хинт зөөр ки тулааны ур чадварыг дадлахжуулах тэнэг биш учраас багшид энэ нэлээд хачирхалтай санагдав. Энэ техникийг хүмүүст үнэгүй өгсөн ч хинч сарахыг хүсэхгүй байхаас юм. Тэр энэ нийтлэлд хурдцсан юм болов уу гэж гайхна. Энэ хооронд манай залуу тоглоомонд дахин орж араг ясан рецепттэй дахин тулдаж байв. Араг ясан рецептийг олон удаа буулгаж авсны эцэст тэрээр эцэст нь уншдаар симбиотик өндөг авлаа. Тэр үүнийг өөрийн жижиг амьтандаа хурдан өгч дандаа идчихэн оронд хурдан өсхийг тушаа. Тэр араг ясан рецептээс зүйл цөвлөөлт хасталгасан бололтой. Газрын зэргийн гүн лөө хайгуул хийхээ шийджээ. Тэр бүсийг тойрон нисэж байхдаа хамаагүй гүн орсон чарагт хорчин нэг чараг ясан цэрэг байхгүй гайхав. Тэгвч тэр газарт эртний эзэн хааны хотын Ямбо цамхаг гихтдэг асар том цамхаг байхыг олж харав. Энэ нь түүний хувьд үнэхээр гинтийн зүйл байсан бөгөөд Ямбо цамхаг яагаад энд байгааг хачуулаа. Тодруулбал Ямбо бол Балар эртний 5 эзэн хааны нэг гашийн бурхныг төлөөлдөг Диугийн хүү байсан. Галийн бурхны тарах газар гихтдэг энэхүү цамхаг нь эртний гүйдэ хотын гадна. Орон өмнөд хэсэгтэй хостой аж. Түүхийн номнуудад бичснээр бол энэ нь толомын эртний хотод огт байх эсгүй байв. Тэрээр энэхүү олчтой бүтцийн хаад энд байгааг огт ойлгохгүй байлаа. Гинт тэр цамхаас ямар нэгэн зүйл нисэж ирэхийг анзаарсан бөгөөд энэ нь түүнийг хурдан мөрдөж эхлэв. Тэр зүйл галт шөө шиг харагдах бөгөөд сомны хурдаар түнлүүд авчлаа. Тэр даруй байрлалаа авч үнсэн соны чадвараа ашигласан боловч бүргэд шиг галт тамтан үүнийг шууд нэвчлэн гарав. Энэ тулаан манай залуу бүрэн гайхшруулв. Учир нь тэр хоосон агаар цавх шиг болж шувуу хажуугаар нь зүсэн өнгөрчээ. Дараагийн агшин тэр шувууны галт түүний автрыг андаар нь шатаачлаа. Тэр энергийн ундаа ууж хоосон аяга тавиад дөнгөж тарчсан шин мангасыг л хашигэн тоглоом руугаа буцаж оров. Энэ удаад тэрээр далавчид чумуулын симбиотик хэлбэрээ ашиглан нисэж байлаа. Гэвч чумуулын нам өндрийн хаан бөгөөд маш шалмгай тул Ямбо цамхагийн яг дээрээс юу болж байгааг харахаар шууд нисэж чадахгүй байв. Түүний нөхцөл байдлыг дордуулж байгаа зүйл бол араас нь хөөж буй цэцэшгүй мангас бөгөөд тэр ихлээд үнээс мулчир хараг олох хэрэгтэй байлаа. Тэрээр өмнө нь галт шувуу түнлөө эргэж давтлах үед чумуул болт хад галт шувуу. Ямбо цамхагийн ойролцоо зогсож буй хинлөө чамаагүй төрүүлж дайрдаг байсныг санав. Үүнийг бодон тэрээр энэхүү галт шувуу буулгаж авахын тулд
өөрийгөө өдөөс болгон ашиглах шийджээ. Тэрээр тодорхой өндөр төрөмгцээ симбиотик хэлбэрээ цацарч далавч хөлөөр доош нь чигшв. Яг тэр мөчид гарч шувуу түнлүү товтлсон ч түүний далавчид шумаас хордон орж 90 гарч шувууг ганц цавхалтаар оногов. Өмнө нь түүний үнсэн алах шувуунд авт хавшуулж очруулж чадаагүй. Шумуусын хөнгөн хатгалт галт шувууны эсрэг үйлчилсэн бостой. Систем яагаад тэр амьтныг ялгцсныг зарлахгүй байгааг тэр мөн сонирхож байлаа. Юудэч тэрээр нөхцөл байдлыг өөрөө шалгах шатаар хордон өсөж эхлэв. Гэвч тэгтэр дахин хоёр галт шувуу ирж байгааг анзаарч тэр даруй мөнгөнд далавчид шумуулдаа тэднийг сайдуулахыг тушаажээ. Шумуул галт шуудлан маш шалмгаа дайрч анхаар шиг нь татан манай залуу шатаар аж болох хордон өсөх замыг нь засч өгөв. Цамхгийн орой дээрх галт гэх мэд хүчиж. Энэ удаад олон галт шууд түнзүүч ирсэн тул түүний өсөх цанснаар нь тийм амар байхгүй болтой. Тэрээр өхөрхөн оронд хамаг хурдаараа урагшиллаа. Тэр агаарт үсрэн үнсэн алхаа шигшин тэдний дундор өөрийгөө түлхэж шуудын хажуугаар хордлон өнгөрөв. Гэвч түүнийг цамхгийн оройд түхэж очих үед түүнөөс дөхний цан хятадаар бичсэн нэг үг харагдаж эхэллээ. Түүнийг юу болохыг нь чухаарч амжихаас өмнө асар том дижбэл болж 90 тонны бүх зүйлийг сүрүүлэн тавшаан дахин доосон. Түүний өмнө нь харсан үг нь англиар эзэн хааны гэсэн утгатай байсан ч энэ нөхцөлд ямар утгатай болохыг тэр мэдсэнгүй. Энэ дүнжинд нь бодит эртний гүйд хот дээр суурьсан байх хэвээр гэдэгт тэр идэвхтэй байгаа ч тоглоом дээр ямар нэг шалтгаанаар эртний эзэн хааны хот гэж нэрлэгдсэн байв. Жогоч шуудыг устгасны дараа системээс ямар нэгэн устгах мэдээлэл ирээгүй ганцаарав. Тэрээр үнийг ямар нэгэн тулааны гол урш чадвараар дуудагдсан байж магадгүй гэж тааварсан. Мөн тэр мангасуудыг дуудсан бастай нүүр тулах юу болохыг сонирхож байлаа. Галт тэнгэрийн цамхагт олон нууцангаа гэдэгт тэр идэвхтэй байгаа ч одоогоор тэвхэрийг судлах арга алга. Форум үзэж явахдаа тэрээр 2 удаа 20 мянган хэмжээст оноо аснаа анзаарлаа. Форумаар дамжуулан мөнгө олох нь түүний бодож байснаас тийм ч хэцүү биш байв. Гэвч шууд зурвас хүлэн аснаар түүний сэтгэл ханамжтай мууч дуусч ижигэгчин жижиг буддийн сүмийн талаар ярилцахыг хүсжээ. Энэ хооронд дэлгэцийн нөгөө талд ижигэгчин Жогийн хариуцсан ядан хүлээж байв. Тэрээр өмнө нь ахлахтайгаа зөвлөж жижиг буддийн сүмийн нууцлах хүчийг эсэргүүцэхэд бясалгал хэрхэн төсөж болох талаар бүгдийг хуваалцсан байжээ. Ахлах нь түүнтэй санал нэгрэж бясалгал хийж үтсэн бөгөөд энэ нь үнэхээр үр дүнтэй гэдгийг хэлв. Гэвч жижиг буддийн сүмийн талаар энэ тодорхой мэдлэгтэй энэ үл мэддэг хүн хинбэ гэдгийг тэд хоёулаа сонирхож байлаа. Үүний дараа ахлах сүмийн урд гол шигшлиг бүхий чулган хавтан байдаг гэсэн тохиог. Бодож иймэрхүү хавтангууд бүсэд ертөнцөд ч албадаг болтой. Хин нэгэн чи шигшлигийг сургуулж нууцлаг хүч олж авсан гэсэн цоо яриа байдагч. Энэ нь үүнээс арай илүү нарийн төвхтэй. Жижиг буддийн сүмийн урд байр хавтан дээрх богино содөр дээр үнэхээр хачирхалтай зүйл бий. Зарим сайн дурынхан бичээсийг цээжлэж орсон ч харамсалтай нь бүгд өхөж дуусныг халаханд дурчжээ. Төгс бишгүн ухааны богино содрыг сургуулахад онцгой зүйл хэрэгтэйг халах нь хэлэхэд дүүн нь мэдээнд цэцэрдэг. Тэрээр энэ мэдлэгийг хуваалцсан нийтлэгчээс илүү хэрэгцээтэй мэдээлэл олж авахыг түүнээс хүсв. Тэгээд яг одоо түүнийг сандран хүлээж байх хооронд Жо эцэст нь түүнд хариулв. Тэрээр хурдхан шиг шивжлээд түүнийг төгс бишгүн ухааны богино содрыг мэдхүү гэж асуулаа. Манай хүн мэднэ гэдгээ батлсан нь энэ залуу жижиг буддийн сүмийн талаар бүгдийг мэддэг гэсэн түүний сэжгийг улам батлав. Жог хариу хүлээх хооронд тэрээр төгс бишгүн ухааны богино содрыг хэрхэн сургуулж зарсныг асууж энэ мэдээллийн төлөө өндөр үн санаж болгоход бэлэн байлаа. Жож мөн адил богино содрыг хэрхэн сургуулах талаар ямар ч ойлголтгүй байж таарав. Тэрээр хавтан дээрх бичээсийг унших гэж орж дотоо толгой нүвдэж ухаан алдах шаснаа санав. Түүний өвдөлтийг намдаас нь царин ганц зүйл бол түүний аж хэдийн сургуульд хийсэн гэрчсэн мөнх бүсэн содөр байлаа. Тэрээр богино содрыг хэрхэн сургуулах эцэст нь мэдсэн бололтой судлаасаа хурдан босоод үүнд төсөлж чадахгүй гэвч хийв. Үүнийг хэлээд тэр өөрөө чигшдэггүй форумын цонхыг хаалаа. Дараагийн өдөр ирж оюутнууд коллеждаа цугларч эхлэв. Мөншин манай туйлд ядарсан. Арай ядан сэрүүн байгаа хүүтэй өглөөний мэнд чихийг харж байна. Шон түнд шинжин тоглоом тоглож өөрийгөө битгий төлдөл гэж урам зориг өгдөг. Манай хүү үнэхээр шинжин дуртай тоглоомоо тоглож шаргаачны өрнийг үнлүү судалсан ч шин сэжүүрэл чадаагүй нүнэн байв. Зэрэглэлийн мөнгөн далавчид шамуул талдаж тэрхүү хар шамуулуудыг устгах чадагч эрдэнэ төвчний арай гяс болон Жогийн өрийн амьнаас өргөж эрсдэл дордог. Тэд дайснуудтай харьцуулахад сав дараа бөгөөд ямар ч үн цэнтэй болж чадаагүй байна. Ангид бүгд суудалтаа соосны дараа хар өстэй гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй орж ирэн бүх гаждонтой хөвгүүдийн шүүсийг гожлов. Тэрээр бүгдээрээ баяртайгаар мэндчилж өөрийгөө Ванфу буюу шууд утгаараа хааны татвар эмгэж танилцуулав. Тэр хэдий ярьж хүчтэй харагдаж байгаа ч нүд нь унтахыг шаардж байгааг үгүйсгэх аргагүй байлаа. Тэрээр шинжин нууцлаг хүний хариуг хүлээж хонсон бөгөөд тэр хүн нь мэдээж манай хүү байв. Энэ хооронд манай плебэ зангараа түүнээс амьдралынх нь хаан болж болох уу гэж асуув. Багш зөвшөөрч хэрэг түүний шалгалтыг давж амжилттай төгсөж чадвал хаан нь болж чадна гэж тайлбарлав. Хэсэг тоглоом шооломын дараа тэр ажилдаа орж эсэлтийн шалгалт бол 10 хоногийн татвар барын тарны хавцарт нэг ч төвлөрсөн жанжин устгах явдал гэдгийг бүгдэд мэдэгдэв. Тэд энэ даалгаврыг биелүүлэхийн тулд өөрөөрөө хүртэл хоёртантай баг бүрдүүлж болно. Тэрээр даалгаврыг
тэрээр 1 минут хагасан дотор дуусгах ёстой. Тэгэхгүй бол сургуулиас хөөгдөн гэдгийг тодорхой хэлв. Ангиара нэгэн зэрэг орчуулдаж, зарим нь тэд одоо ч мөнх бус түвшинд угаатаж, үүнийг хийж чад харахгүй гэдгийг түн сануулв. Гэвч тэрээр хэрэг нухацтай хандаж чадвал 10 хоног хангалттай хугацаа байх болно гэж 50 тайлбарлав. Тэрээр ирэх 10 хоногийн хугацаанд хүн бүрийг барийн торны хавцал руу нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд шалгалт дуусны дараа бүгдтэй дахин уулзна гэж найдаж байгаагаа зарсав. Шөнч мөн ажиллах хайсан харагдаж барийн торны хавцалж төрөвсөн жанжингуудыг устгах нь итгэмээргүй даалгавар шиг санагдаж байгааг хүлээн зөвшөөрөв. Манай юу ч мэдэхгүй тэнэгч төрөвсөн жанжингууд гэж юу болохыг ч мэдэхгүй байгаа өстэй. Яагаад тэднийг ялахад тийм хэцүү байдгийг асуув. Үүний хариуд шөнө барийн торны хавцал нь эртний тулааны талбар байсан тул тентхийн амьтад нэлээд хүчрэх гэж тайлбарлав. Домог төвшний амьтдын дотроос ч төрөвсөн жанжингууд дунджаас дээгүүр тооцогддог. Зарим онцгойч төрөвсөн жанжингууд домогт төвшний оргиж төрсэн байдаг. Шинэ оюутнуудын их нь мөх бус төвшөнд байгаа тул энэ шалгалт тэдний хувьд дэндүү хэцүү байна. Жоо үнийг шийдэх хамгийн сайн арга бол барийн торны хавцалд очиж юу болж байгааг оройс харах явдал гэж үзв. Дараагийн хэсэгт бид багш нарын өрөөнд очих бөгөөд тэнд нэгэн эрэгтэй багш Ван Фу дуудаж байна. Тэрээр тусгаалan ирсэн оюутнуудад ийм хэцүү шалгалт авах нь тэд зүгээр жирийн оюутнууд учраас сайн зүйл биш байж магадгүй гонцлоо. Ван Фу зөвшөөрч төрөвсөн жанжингуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэмжээст форумд аль хэдийн нэвжсэн гэж хэлв. Оюутнууд содж үзэхэд бишин байгаа цагт энэ даалгаврыг биелүүлэх нь тийм ч хэцүү биш юм. Тэрээр хэнийг ч сургуулиас гаргахыг шахаагүй бөгөөд зөвхөн тэдний даруй байж хит их сасуурч эсвэл өөртөө хит итгэлтэй босхгүй байхыг хүсэж байгаагаа тодтогов. Эцсийн эцэс тэдний ирээдүйд нүүр талах зүйл үнээс хайгүй илүү аюултай байх болно. Бид барийн торны хавцлын хаалгаруу шигтэж зогсоо манай хөвгүүдээр ирэх нэлээ. Тэд дотогш оронгоцоо зөндөө олон хачин эсний оршин согчид шиг хүмүүс холхиж бийцэлдэрчээ. Бодвол эдгээр нь чөтгөрөвсөн цэргүүд бөгөөд тэд чөтгөрөвсөн жанжингуудыг олно гэж найдаж байсан тул шөнө тэдний хараад тэнч баярсангүй. Дараа нь тэр найз руугаа эргэж хараад чөтгөрөвсөн жанжин байгаа эсхийг үзэхээр илүү гүнлүү явахыг санал болгов. Гэвч манай хүү зүгээр л аюулгүй байж Америкийн чин тавхаас зайс хийхийг хүссэн тул эрсд толцлаа. Тэрээр тэд энэ газрын талаар сайн мэдэхгүй бөгөөд тэр болохондоо энэ плебэг орж чадахгүй гэдгийг хэлв. Шон түүнийг урам хугалагч гэж дуудахад Жо зүгээр өөрөө эргэн тойрон харна гэд халдан алхаж эхлэв. Түүнийг эргэн тойронд зугаач явахад манай хүү утсандаа уншиж хотгонжин хайж байгааг бид мэдэж авна. Тэрээр хэрэг газартаа орох буддаа хот болон эртний гойд хатаас зөнжин олж чадсан чинь энэ газарт ч бас дай хастай гэж үзжээ. Түүний харц ойрцоо хөшөөдөр тасч ойроос харахаар нүдэн хот түүний хайж исэн алгах шиг хэлбэртэй бэлэг тэндийг харагдав. Тиймээс тэр илүү дутуу өггүйгээр уншуулахаар утсаа хордон гаргаж ирв. Хэсэг хугацааны дараа бусад оюутнууд хэдийн ч төлөвлөсөн цэргүүдтэй толбож ирсэн бөгөөд шивэн дээрээс үнэхээр сэтгэл дандор харан цагсна. Манай плейбой эдгээрч төлөвлөсөн цэргүүдийг дэндүү савтаараа бөгөөд түүнд бараг ямар ч аюул занш хийлээс очруулахгүй гэдгийг хийж чадчихв. Жо эдгээр ядаргаатай амьтдаас хэв зэрэг болгоомж иржсэнийг бодоход энэ нь үнэхээр инээдтэй хэрэг байлаа. Жогийн тухай ярихад манай хүү буцаж ирээд найзтай яцгаая гэж хэлв. Үүнийг сонсоод Шон эргэж харан зөвшөөрсөн ч найзынхаа ер бусын баяртай царай харамгцаа нуруугаар нь хүүд оргив. Тэднийг хаалгаар гарч явхад Шон найзаагаа ер бусын баяртай байгааг онцлохгүй байж чадаагүй ч Жо гаднаа үнийг бүгдийг нь үгүйсгэв. Гэвч тэрээр дотроос судлах шин дүнжин эцэст нь олсондоо маш их баяртай байлаа. За ингээд энэ түүхийг дуусгаж байгаа болтой. Та дуусчин үзсэн тул миний чачгийг сонсч үзсэн гэсэн үг юм. Энэ махагийн орчуулах болсон хүчний төснүүд нь арай л хав шиг тайлбарлагдаагүй гэдгийг мэдвч би үүнд дуртай байсан. Тач бас дуртай байсан гэж найдаж байна. Сэтгэл хэсэгт өөрийн бодлоо хуваалцаарай. Үдсаараа хүчээ хөрөмжлүүлж жирийн залуугаас домогт хүн болон хувирах гол баатрын аюулаас цаашид хэрхэн үргэлжлэх бол одоогоор энэ махагийн дараагийн бүжгүүд хараахан нэгж ирдэггүй байгаа тул шинэ хэсэг гармагц та бүхэнд хамгийн түрүүнд хүрэхээ амлаж байна. Бидний бүтээлийг дэмжих хүсэлдэж хэвцэн дэвтөрийн банкны данслуу хандиваа ихгээгээрэй. Үдсэнд гүнээ баярлалаа. Лайк дарч совоглоо маань бүртгүүлж дараагийн гайхалтай бүтээлийг тэсэн ядан хүлээж аваарай.